Ягангтай Choco Pie гэж нэрлэдэг бас. Церемонтой харагдж байгаа л амтнаа айгуу гоё. Орны доор ч юм уу ингээ нууж агаад иддэг байсан заяа. Зэнэ шин бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Өнөөдрийн бичлэрийг хэдүүлээ миний бага насандаа идэх дуртай байсан амттангуудыг туршиж үзэх болно. Тэг та бүхэн ч гэсэндээ дуртай байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр шууд туршиж үзье. Ер нь бол хүүхэд нас гэдэг бол хүнд маш гоё үн цэнтэй, дурсамжтай мөч байдаг. Өөрт байгаа зүйлийнхаа ямар үн цэнтэй байсныг алдсан хойноо л ухаардаг гэдэг шүү дээ. Яг түн шиг хүүхэд нас гэдэг бол хүмүүсийн хамгийн нандин үе. Гэтэ бас хамгийн хурдан өнгөрдөг зүйл. Бид хүүхэд байхдаа хурдан том болохыг л хүсдэг байсан. Харин том болсныхаа дараа буцаад хүүхэд насандаа очихыг л хүсдэг шүү дээ. Бидэнтэй хамт байгаарай. ТV нэ. За тэгэхээр ихний амттан бол та нар энийг мэдхүү. Бидний хэлж заншснаар Alibaba 40 дээрэмчим. Энийг гэтээ Alibaba 40 дээрэмчим гэдэггүй заяа. Яг үнэндээ энэ өөрийн гэсэн нэртэй байвал яах вэ? За тэгэхээр залуусаа. Энийг Porsche-д үйлдвэрлэдэг юм байна. Тэгэхээр одоо энэ Porsche Corsair гинэ. Та нар энүүний амтыг санаж байна уу? Би ингээд ширхэгтэй учраас юм шилэн тавг бэлдсэн. Ваа. Энэ хүүхэд ах ч гэсэн доороос нонгологддог гэсэн заяа. Тэгэхээр л амархан гол яагаад ч юм. Нэг ширхэг юм том юм биш. Би юм том гэж бодоагүй. Би бүр витаминых шиг жижиг хэмжээтэй санаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ямар ч гэсэн уутандаа 60 грамтай ирдэг юм байна. Харин дотроо хэдэн ширхэгтэй ирдэг юм бол би багтаа ерөөс ингээд ганцаар идэх гэж байхгүй. Дандаа Alibaba-г ингээд хөдөлтөж авчиад найзтайгаа цог хувааж иддэг байсан болохоор ер нь бол ойролцоогоор хэдэн ширхэг байдаг ямар ч баримжаа байдаг байсан. Alibaba дотор нийт хэдэн ширхэг байдгийг тоолж үзье. Хоньны хоргол шиг харагдчихээн тхүү. За тэгэхээр нийт дөнгөнд тоолж үзлээ. Энд бол яг 29 ширхэг байна. Гэтэ 30 бол гоё юм шүү те. Нэг юм Alibaba байна да. Одоо амсаж үзье. Alibaba дотроо л нэг юм байдаг юм байна. Тэгэхээр хажуудаа нэг аяг ус авчир тавьчихдаг гэж тийм. Өнөөдрийн идэхнүүд нэлийн нилон байх юм шиг байна. Тэгэхээр ер нь бол Alibaba маань гадуураа шоколадтай, тэгээд дотроо кокстэй юм шиг амттай санагдлаа. Багаасаа л Alibaba ямар хуу амттай, ер нь юуны амттай юу гэдгийг ч ойлгохгүй байсан дөө. Ингээ бичгийг уншдаг хүн байсан юм уу? Байгаагүй л ахгүй юу. Зүгээр зургийг хараад вау гэж бодоол. Тэгэл өөртөө автоматар нэрлээл автоматар амтыг ойлгоод тэгээ явчихдаг байсан. Дамянгэр. Ингээ энийхэр хацар хонхот ш та нар мэдхүү. Тэгэд нэгэнт багтаа иддэг байсан амттангуудаасаа туршиж үзье гэж хийсэн болохоор яг өнөөдрийн надад хэрэг таалагдж байгаагаар нь 1-ээс 10 хооронд үнэлгөө гэдээ явъя гэж бодлоо. Тэгэх юм бол одоогийн надад хэрэг таалагдж байгаа нэлээд ойлгомжтой ингээд тодорч гарч ирэх юм болов уу гэж бодлоо. Тэгээ миний Alibaba дөх үнэлгээ гэх юм бол 10-аас 5.5. Амт нь л надад нэг сүртэй таалагддаг байгаачгүй. Одооч нэг таалагддаггүй. За тэгээд нэгэнд үрлэн чихэрнээс эхэлснийх шууд үргэлжлүүлээд бид бүхний дуртай цагаан самар байлаа. Тэгээ үйлдвэрлэсэн газар нь гэвэл Ханой хот гэж юм Вьетнамд үйлдвэрлэдэг юм байна шүү дээ. Бид нар л цагаан самар гэж хэл заншсан болохоос энэ зүгээр л гадуур юм чихрэн бүртгүүлтэй самар гэж юм. Задалж үзье. Энэ асгардаг байхгүй юу? Асгардаг болохоор ингээд хэвтэй байдлаас задалдаг юм заяа. За тэгээд ийш ингээ хийх юм байна. Цэвэржин нь 50 г гинэ. За тэгээд амсч үзье. Дотор нь харж байгаа шлэн самар байна. Тэгээ гадуурын цагаангийн будааны нунтаг гэсэн баха. Бидэн тань тоорой. ТV нэ. За тэгээд цагаан самранд өгөх миний үнэлгээ бол 10-аас 9. Ер нь бол өвжи. За юу? Old but gold. Окей. За тэгэхээр дараагийн амттан бол миний бага насыг ганцхан амттангаар илэрхийлэх гэх юм бол тэр энэ байх болно. Энэ бол хатаасан банан. Манай гэрийнхэн энэнд бүгдээрээ дуртай. Тэр өсөж буурах амьдралын их талаа дөргөл цуг байсан амттан бол энэ. За тэгээ дотор нь бол ингээд хатаасан банан гэх нэг иймэрхүү юм байд юм аа. Церемонтой харагдж байгаа л амтнаа айгуу гоё. За тэгээ дотроо бол нэг иймэрхүү харагдж байна. 1 кг хатаасан банан нь 7 ширхэг энгийн банантай тэнцэн гинэ. Чавах шиг гэтээ айгуу гоё амттай. Тэгээ түрүүний эзэн нэгээ нийлүүлээд таалах юм бол дотроо 6 ширхэгтэй маань хатаасан бананд өгөх үнэлгээ бол мэдээж 10-аас 10. Бидний өнөөдрийн идэх эхний бичээн бол тараа зүгээр л юм шоколадтай цайны бичээн. Хугарсан байна. Тэ дээр юм зурагтай. Амсаж үзье. Энэ бичээнийг яг одоо ингээд амтлаад үзэх юм бол шоколад нь жоохон хямдхан юм шиг, хямдхан талтай амттай шоколадтай заяа.
Тэнгүүтлээ бичэн нь өөр айгу нэмгэн. Гэтэ яг энэ хоёрын амт нь нийлээд айгу гоё амтагддаг. За тэгээ нэг ийм бичэн байла. Дуртай хэсгэрээ үнэлэх юм бол 10-аас 7. Өнөөдрийн бичлэгээр баахан л задлаад тавьсан амттангуудтай болж ин да. За тэгээд нэгэн амттан гэснээ мэдээж бага насны дурсан сэтрээсэн амттангууд гингүүт одоо хүртэл хүмүүс маш өргөн иддэг. Нэг зүйл толгойд нь буудаг. Контик байгаа. Улаан цэнхрээс гадна дахиад ногоон өнгөтэй байдаг байсан санагдаад байгаа байхгүй юу? Та нартыг санагдахгүй нь уу? Томон дотроо 4 ширхтээ, жижигэн дотроо 2 ширхтээ. Багтаа авч иддэг байсан тэр үедээ очиод авах юм бол 850 төгрөгөөр л авна. Тэгээ контик задлангууд ингээд дотроо хүрхэн 4 ширхтээ байдаг байгаа. Нэг ширхгэн л ихэд ингээд нэг иймэрхүү хэмжээтэй. Бүтээгдэхүүнийхээ тайлбар дээр шоколадтай сэндвич гэсэн басан. Тэгээ контик бол ингээ гадуураа шоколадтай, дотроо шоколадтай. Ер нь ихэдүүл жоохон пологтор төрлийн амттан. Гэтэ найзтайгаа хуваагаад ингээд нэгээр нэг юм бол гоё. Миний контик төхөнө бол 10-аас 8. Одоо идэж байгаа амттанд бол багасаа л дургүй байсан. Одоо ч дургүй. Гэтэ энийг манай ээж аягүй идэх дуртай байсан. Тэр бол апельсинтэй вафл. Энэ нь дуртай хүмүүс яг матчам дуртай хүмүүстэй адилхан заяа. Ийм даам 3 том ширхтээ ирдэг вафл. Гэтэ яг багтаа ягаад дургүй байснаа нэг үзчихье. Ийм том вафлнаас ийм жижиг нэгэ тасалж авдаг. Усууч чадрыг. Хямдхан мөртлөө ариун ирдэг учраас ер нь бол гоё заяа. Гэтэ би дуртай биш. Тийм ч учраас апельсинтэй вафлд миний хүнлэгээ бол 10-аас 2 нэг ч юм уу. Яг 2 гэдэг өгчий хэмжээг нь бодоод. Багын жина би чамайг ойлгож байна. Me too. За бидний дараагийн идэх зүйл бол Bonbon. Cookies and cream гэдэг төрөл нь дотроо айгүй олон төрөлтэй болсон билээ. Bonbon-ыг та нар угаасаа мэднэ. Том гэдгээрээ алдартай. Хитрхийн нэлээд болохоор зарим хүмүүс багтаа идэж чаддаггүй байсан гэсэн заяа. Би бол идэх айгүй дуртай байсан. Гэтэ яг энэ төрлийг нь биш. Яг үндсэн original Bonbon гэж жоохон арай шаргалтай биений өнгөтэй тийм Bonbon байсан. Бас нэг юм хүмүүс айгүй гайхаад илэлтэй Bonbon-ыг яаж нийтийн гэд би бүр энийг бага ангийн бацаан байхтаа л мэддэг байсан заяа. Дэлгэсний дараа энэ ингээ шууд нэгдэхгүй наалттай хэвэндээ байгаа заяа. Энэ нь яаж салах вэ гэхээр Bonbon болгоно арт талтай ийм хагалбар хэсэгтэй байдаг. Ингэж барьж байгаад түрүүний хэдүүлэнгийнхэн цагаан самраа нийс аргаар ингээд уг нь 2 тийш нь задлаад тэгээд ингээд нэгээд авч идэх ёстой байсан. Энийгээ ингээ хийчихлээ. Энийг уг нь ингээ 2 тийш ингээд нээх байсан байхгүй юу? За тэгээд задлсны дараа бол ийм хэлбэртэй зүйл байна. Дотроо айгүй гой зөөлөн кремтэй байдаг. Тэр нь л ер нь бол хүмүүст айгүй их таалагддаг. Харин энэ cookies and cream гэдэг төрөл нь ямарыг мэдэхгүй. Амсч үзье. Bonbon-ы цаас дэлгэхрээр нэг иймэрхүү харагддаг. Яг энэ төрлөөс нь болооч тэр мүү нэг амар таалагдахгүй наа. Үнэхээр арай л нэлээм. Яг энийг дуусна идэхгүй. 10-аас 5. Дараагийн амсаж үзэх зүйл бол ямар ч шоколадгүй. Гэтэ хүн болгоны зүрх сэтгэлийг нэгэн цагт хайлуулж ирсэн амттан байгаа. Одоо дахин нэг идэхин сан гэж маш ихээр хүсдэг гэж би бодож байна. Тэр бол нэргүү. Яагаад гэвэл би багтаа нэрийг уншдаггүй байсан. Энийг зүгээр л яган өнгөтэй choco pie гэж нэрлэдэг байсан. Өөсөө choco pie шиг дизайнтай нэг үйлдвэрийн тэнгуутлээ адилхан харагдаж байгаа сте төстэй. Гэтэ амт нь шаал өөр. Яг дээр нь бичсний хувьд л энийг fresh pie гэж юм. Хайрцаг дотроо 6 ширхтээ гэсэн. Нэг open гэж бичсэн байна. Ой татлана. Ваа. Задлж үзье. Өнөр та нарыг бол nice. Гүзээлцэн. Зураг дээрээс нарах юм бол гүзээлцэн болон бөөрөлцөн ямттай юм байна. Гадны юм шар зөөлхөн амсаад үзье. Дотроо яг нөгөө жимснийхаа чанмалтай юм байна. Энд тэгээ зураг нь хэрэг адилхан байна. Хараарай манайх. Харагдтiin уу? Яг choco pie гоё л доо. Гэхдээ энэ илүү дуртай. Та нар ч гэсэн санал нийлнэ үстэй. Fresh pie-ийн амтны хувьд кремэн дотроо чанмалны хавжуургатай болохоор айгүй гоё. Тэгээд крем нь өөрөө яг тийм Наполеоны крем шиг жоохон масл шиг талтай амттай байна. Тэрийг юусаа анзаарахгүй иддэг байсан юм байна. Тэгээд гадна талын кекс нь зөөлхөн,
бутардаг. За тэгээд миний өгөх үнэлгээ гэх юм бол 10-аас 9. За тэгээд бидэнд идээгүү нэг амттан үлдсэн байгаа. Та нар тэрийг ямар амттан болохыг таагаарай. Би хийн түгье. Нууж идвэл амттай, уралдаж идвэл янзтай. Тийм ээ. Тэр бол Сума байлаа. Нэрэл Сумаг нууж идэхэр айгүй амттай. Зуны амралтаараа эмээгэнд байхдаа манай үеэл бит хоёр дэлгүүр нууцаар яваа Сума авч иддэг байсан. Орны доор ч юм уу ингээ нууж агаад иддэг байсан. Тэгээ хэрэг манай ах нар үзчих юм бол гохин штэ. Та нар ч гэсэн нууж идгэлээсэн биз дээ. За тэгэхээр шоколадтай Сума гэдэг бол чипс. Гэхдээ тиймэрхүү бусад шарсан төмсний чипснээс шал өөр чипс. Сумо гэдэг юм Японы сумо бүхийн зурагтай. Энэ нь болохоор эрдэнэ шишийн гурилтай гэж шүү. Монголд үйлдвэрлэв. Амси. Дотроо юм шоколадтай. Тэгээ гадуура эрдэнэ шишийн бутардаг бүрхүү шиг юмтайгаа. Энэ нь айгүй юм шажигнсан гоё мэдрэмж өгдөг. Гэхдээ эсрэгээ шүдэнд маш их наалддаг. Хаяа нэг сумо олдвол идэхэд гоё. Том жижиг гэд хоёр төрөл байдаг. 80 грамтай гэж том нь жижиг нүү гайс. Тэгэхээр миний Сума чипсэнд бичэн ч юм уу өгөх үнэлгээ гэх юм бол 10-аас 9.9 гэж өгнө. 0.1 оноо хайцсан байх юм бол шүдэнд наалддаг болохоор нас юм уу? Гэтэ шүдэнд наалддаг болохоор эсрэгээрээ ямар дурсамжтай байдаг гэж магадгүй. За залуусаа. Өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн идэж үзсэн амттангуудаас та нарын дуртай эсвэл өнөөдрийн бичлэгт ороогүй та нарын дуртай амттан байх юм бол сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Хэрвээ та нар лайк болон сабскрайбаа сайн дарах юм бол part 2 гэж хийх болно. За тэгээд нэгэнд үрлэн чихэрлээ. Оо ямар ядаргаатай юм бэ? Чихэр